Богор Хангай аймгийн Малчин орхон хүүгийнхээ хэлний мэдлэгийг дээшлүүлэхийн тулд өдөр бүр англиар ярьж хэвшжээ. За түүний энэ дадлын ачаар хүүн дэлхийг тойрох мөрөөдлөө биелүүлж байгаа юм байна. Харин ээж нь жуулчдад хүтэж хийх хүүхдүүдэд англи хэл заахаар төлөвлөсөн байна. Last winter it was very nice because it wasn't too cold, it wasn't too hard. Animals are now is strong enough. Also babies have enough milk. That's why a lot of people, nomadic people, are so happy. That's cool. That's cool. Yeah. Орхон англи хэлний багш, орчуулагч мэргэжилтэй аялал жуулчлалын салбарт 10 гаруй жил ажиллажээ. Сүүлийн жилүүдэд мал маллаж амьдарч байгаа тэрээр хүүхдийнхээ хэлний мэдлэгийг дээшлүүлж, дэлхийн хүн болгох хүслээр англиар ярих дадал хвшлийг өөрсдөө бий болгосон байна. Би англи хэлийг сурахад бол яг би дааж оролцсон. Тэрнийхний ээжинд юу байсан гэхээр би сонсдог байсан. Нөгөө BBC News биш үү? Тэрний юг одоо шөнө ундахтаа 2 чихэндээ нөгөө флаг хийгээд тэгээ тэрийг бол ундахтаа байнга сонсно. Өдөр нь бол англи хэлээ яхаа сургууль дээр очиод багшаараа заалгана. Өдөөс хойшоо нөгөө орон цагаар нөгөө ажиллаа хийхдээ бол 2 гарн дээр ингээд англи үгээр биччихдэг. Тэгээд тэрийг нөгөө хэвийн борцоо хийж авах хугацаанд ингээд гарн дээрээ бичсэн бүх өгнүүдэд цээжилдэг. Тэгээ босоход би 50 үгээ цээжилчихсэн байдаг байсан. Хамгийн гол нь бол хүн юу юм бэ нэлээ. Сонсох. Эхлээд үгээр ялгаж зөв сонсож сурж, зөв дуудаж сурна. Ингээд зөв дуудаж сурсны дараагаар мэддэг үгээ зөв барьж авдаг болд юм байна лээ. Ингээд жижиг англи хэлийг сурсан. Ер нь бангийн ном уншиж байдаг. Номыг бол ер нь бол англи хэлээр байнга уншиж байдаг. Тэгээд хүүтэйгээ бол англиар бас байнга ярилцдаг. Миний одоо олон жил нөгөө цуг ажилласан гайдууд маань бол байдаг л да. Таньдаг нөхдүүд маань бол байдаг. Тэд нартайгаа бол ер нь холбогдохоор би болцвол англиар ярьдаг. Яаж надад орчин бүрдүүлж өгч чадсан. Тэр нь болохоор зүр гэртээ бүх зүйлийг англиар ярьцдаг байсан. Тэгээд усаа аваад тэр тгийн гар хог галаад хүлэнэ тэр бол хамгийн түрүүнд орчин биз. Яг сургууль дээр очиод ингээд багшийн зааж байгаа юм болгонгууд нэг номны хүрээтэй нэг хараан байгаа зэн зарим нэгэн зүйл одоо хүртэл миний амьдралд хэрэггүй зүйл ч юм уу сонирхолгүй маш өөдрөгтэй байдаг байсан. Яг ялгаан тэр байсан ер нь бол 28 нас хүртлээр малчин байсан орхон дээд сургууль сурч 10 гаруй жил аяллаа хөтөж хийж байгаад 2019 оноос иргэн малчин болжээ. Тэрээр цаашдаа сумынхаа хүүхдүүдэд англи хэл заах, нутаг орноороо жуулчлалыг дагуулan явж хөтөж хийх гээд олон төлөвлөгөөтэй байхаа ярьж байна. Яаж орчинд амьд орчинд сурдгийг, мал аж ахуй дээр яаж сурдгийг, хоолоо хийхдээ ч гэсэн англиар яаж хэлж яаж би одоо бүх зүйлийг жуулчинд англи хэлээр тайлбарладаг. Одоо гурил таслахыг хөтөл жуулчин зааж өгдөг. Яг энэ байдлаараа би Монгол хүүхдийг Монгол ахуй дээрээ ирж бас ахуйгаа судлангаа, түүхээ судлана, Монгол ахуйгаа судлана. Дээр нь англи хэлээр сураад явах ийм боломжийг би өрдүүлсэн ийм сургалтыг хийхин хүсэлтэй байгаа. Орхны хүн ууган баяр ээжийнхээ зааснаар англи хэл эзэмшиж дэлхийн олон оронд очиж контент бүтээх хүсэл мөрөөдлөө биелүүлж байна. Тэрээр энэ онд Дубай, Египт зэрэг улсуудад аялахаар төлөвлөж байгаа юм.